За хилцэж байгаа асуудалтай холбогдуулж хоёр асуулт байна. Нэгдүгээрт нь төсвийн хүрээний мэдээллийг ойр ойрхон хилцэж чадсан холбоотой 15 жилийн дотор 21 удаа өөрчлөгдсөн ийм хууль байна. Нэр нь бол төсвийн доктортой байдлыг хангах юм зорилттой. Тэгээд үзэл баримтал үндслүүдээр болохоор зах зээлийн үнэ өөрчлөгдсөн, урьдчилан тооцох боломжгүй нөхцлүүд бүрдсэн, экспортын гол бүтээгдэхүүний хэмжээ багассан гэдэг иймэрхүү шалтгаанууд явж байгаа. Тэгээ ингээд нэг удаагийн шинжтэй хуулиуд өөрчлөлт ахаар бусад хуулиуд дээр чил зөрчилдөөнүүд гарч байгаа. Одоо жишээл өнөөдрийн хэлцэж байгаа асуудал бол дэгийн тухай хуулийг бол зөрчсөн явж байгаа. Тэгэхээр бид нар өөрсдөө ингээд хуулиа зөрчөөд иймэрхүү байдлаар нэг удаагийн арга цаасан байдлаар бас явмааргүй байна. Тэгэхээр энэ төсвийн доктортой байдлын тухай хуулийн дээр өөрөө яг саяын нөхцөл байдлууд өөрөөр хэлбэл урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал үүсвэл яах вэ? Үн өөрчлөгдвөл яах вэ гэдэг заалтууд байгаа. Тэгэхээр энэ төсвийн докторжуулалтын сан гэдэг 16-гийн нэг дээр ийм заалт байгаа. Тэгээ энэ дээр бүр яг тодорхой заасан байгаа. Энэ санг юунд ашиглах вэ гэхээр саяын одоо бидний яриад байгаа нөхцөл байдлууд дээр урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурвал зах зээлийн үн төсөв тусгасан тэнцвэржүүлсэн үнээс буурсан бол экспортын гол түүхийн эдийн бие хэмжээ төсөв туссан хэмжээнээс одоо буурсан тохиолдолд гэх мэтчлэнгээр ашиглах болцоотой ийм төсвийн докторжуулалтын сан гэдэг байгаа. 2025 оны 8 сарын байдлаар энэ цангийн хэмжээ 2 их 80 байгаа. Тэгэхээр энэ төсвийн докторжуулалтын санг одоо ашиглах ийм хувилбар руу заавал энэ төсвийн хүрээний мэдээлэлээ ингэж ойр орхон өөрчилдөг ийм байдал руу биш, өөр бусад хэрэгслүүдэд ашиглах талаар сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яам ямар шүү бодолтой байгаа вэ? Энэ санг одоо ямар байдлаар өнгөрсөн хугацаанд ашиглаж ирсэн бэ гэдэг талаар мэдээлэл авмаар байна. Хоёрдугаар татварын хууль төсөл иргэдээ санал авж байгаа. Аж ахуйн нэгжүүдээ санал авж байгаа. Тэгээд сангийн яамны тооцоосноор энэ нь төсөвт 4 их 80-ийн нөлөө үзүүлэхээр гэсэн ийм тоо төсвийн доктортой байдлын зөвлөлийн мэдээлэлч бас дүгнэлтэн дээр ч бас байлаа. Тэгэхээр энэ дүнг мэдээж энэ хууль он гараад өргөн баригдвал 2027 оноос хэрэгжиж эхлэх баг. Тэгэхээр 2027 оны төсвийн хүрээний төсвийн төсөөлөл дээр яг энэ үзүүлэлт туссан уу? Зүгээр яг одоо энэ өгсөн мэдээлэлээс харахаар тусаагүй шинжтэй харагдаж байгаа. Нэлээд том 4 их 80 гэдэг бол бас нэлээд том дүн учраас энэ өөрчлөлтүүд ороогүй байгаа харагдаж байна. Ерөнхий сайдын нэг ярилцлаган дээр бас энэ дүн орцсон асуудал байхгүй гэсэн мэдээлэл өгсөн яриа байсан. Тэгэхээр энэ дээр бас яг одоо энэ 4 их 80 орчмын татварын энэ өөрчлөлтийг 2027 оны төсвийн төсөөлөл дээр ер нь энэ хаана орсон байгаа вэ гэдгийг асуумаар байна. Дээр нь бас зүгээр нэг тодтож бас ийм хоёр асуулт байгаа. Тодтож нэг юм хэлэхэд сая улсын хурлын тухай хуульд өөрчлөлт орсон 21-30 дээр төсөв хэлэлцэх үед буруу мэдээлэл өгөх, нуун санаатаагаар нуун дарагдуулах одоо ийм асуудал нотлогдвол тухайн албан тушаалтныг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авахар ийм заалт орсон байгаа шүү гэдгийг сануулж хэлээд сая хоёр асуулт ясая. За Чахлан сайд хариулах уу? За Чахлан сайд. За төсвийн хүрээний тоо асуулаа. Гэхдээ нөө татвартай холбоотой асуусан учраас би хариулчихъя. За бид татварын багц хууль энд маш том өөрчлөлт болж байгаа. 3 хуулийн дээр гурван дээр нь. За тэгээд одоо хамгийн түрүүнд хамгийн хүлээлттэй байгаа энэ нөөтийн буцаа олголтыг 2-5 болгохыг 26 онд эд төсвүүдээр тусгаж байгаа. За мөн 26 оны төсвийн хүрээнд дээр одоо хязгаар дээр туссан байгаа шүү. Туссан байгаа. 27-28 оны төсөөллийг бол одоо задлж ярих боломжгүй шүү дээ. Тэр үл хязгаараа л ярьж байгаа. Хойтон 5 сард 27 оны хязгаарыг ярихад батлахад төсвийн нөлөөллийг шууд оруулаад одоо татварын хууль рүү энэ намартаа хавартаа батлагдах юм бол 27 оноос үйлчлэх тэр одоо татварын параметруудын өөрчлөлтийг төсөвт оруулаад явна гэсэн үг. Тий, тэр үед нөхгүй чинь эн чинь эх 1 жилийн төсвийн хязгаар хүрээ дараагийн 2 жилийнх нь төсөөлөл байхгүй юу? Төсөөлөл. Тий, төсөөлөл чинь дараа жилийн яг бод хязгаар болоод ирэх үед нь тэр төсвийн нөлөөллийн тэр жилийнх нь хязгаарт нь оруулна гэсэн үг. За юм байна. За Учрал сайд. За яг төсвийн хүрээний мэдээллийг яагаад өөрчилж байгаа нь гэхээр төсвийн хүрээний мэдээлэл дээр бол орлогын доод хязгаараа баталдаг. Тэгэхээр орлогын доод хязгаар маань өөрөө хангагдахгүй болсон учраас төсвийн хүрээний мэдээлэл өөрчлөгддөг.
Тэгэхээр энэ зарлага дээр л одоо тэр тогтворжуулалтын санг ашиглах болохоос одоо орлого дээр нь ашиглах болцоо байхгүй. Тийм учраас ер нь бол энэ тогтворжуулалтын сан дээр одоо хоримтлал үүснэ гэхээр чинь одоо жишээ нь нүүрсний тэнцвэржүүлсэн үнд 133 буюу 2019-18 гээд жилүүдийн дунджийг гаргахаа 133 болцоо. Зис дээр харин баг гарцсан. Тэгэхээр зиснээс л нэг тогтворжуулалтын санд л орлого төвлөрнө гэхээс бусдаар нүүрснээс орлого төвлөрөх хүлээлт огт байхгүй байна. Тийм учраас бол тогтворжуулалтын сан зөвхөн зарлага дээр. Тэгэхээр төсвийн хүрээний мэдээлэл ингээ орлогын доод хязгаар хангагдахгүй болсон учраас одоо шинээр оруулж ирж батлуулж байгаа маа. Их түшин гүшүү нэмж асуулт байна. Би нөгөө бүрдэл талаас нь биш, яг хуулиар 16-гийн одоо 3 дээр болохоор энэ одоо жишээл өнөөдрийн үүссэн байгаа 2 их 80-ыг ямар нөхцөлд зарах вэ гэдэг нь заавал энэ төсвийн хүрээний мэдээллийг өөрчлөхгүйгээр энэ сангаас ашиглах юм тодорхой нөхцлүүд байгаа хгүй. Тэр нь сая яриадсэн төсвийн орлого нь бууруул, экспортын үнэн гэдэг тэрийг одоо яаж ашиглах боломжууд байна? Эсвэл шаардлага энийг ашиглах нөхцөл үүсэхгүй бол энэ хуулийн 16-гийн тэр 3-1, 3-2-ыг өөрчлөөд ч юм уу эсвэл энийг ашигладаг болгоод бас нэг өөр арга хэрэгсэл байгаамаа. Тэгэхээр энийг яагаад ашиглахгүй байгаа юм бэ? Энийг ашиглах юм уу гэдэг асуулт байсан. Хоёрдугаарт нь би төсвийн доктортой байдлын зөвлөлөөс бас тэр 4 их 80-ийн татварын өөрчлөлт бас орж ирэхээр байна. Энэ төсвийн нөлөөлөл тэрвээ ороод ирвэл тусгай шаардлагуудыг хангахгүй нөхцөл байдал үүсэж байна гэдгийг ийм дүгнэлт гаргасан байсан. Энэ дээр бас та бүхнийг бас одоо сая сангийн сайд хэлэхэд бол арай жоох өөр байдлаар хэллээ шүү дээ. Энэ нөхцөл байдал дээр та бүхэн бас нэг тайлбарлаач. За жавхлан сайд нэмж хариулъя. За их түвшин гişүү зөв юм асуугаад байна. Ер нь докторжуулалтын санг мөчлөг сүрж явах үедээ энэ алдагдлаа ашиглаж болохгүй юм, алдагдлаа хааж болохгүй юм гэдэг байгаа. Тэгэхээр одоо бол төсвийн нөхцөл байдлын хуулийн дээр тавьдсан ашиглах шаардлагууд маань нэлээд босго өндөртөө. Тэр нөхцөл үүсээгүй байгаа учраас бид энийг ашиглаж болохгүй байгаа. За тэрийг та нөхцлүүдийг харсан баг тий. Тэгэхээр тэр нөхцөл одоогонд үүсээгүй байгаа байхгүй юу? Гэхдээ одоо тэгэхээр тэрийг өөрчлөлнө гэхээр дахиад энэ сангаа яах чинь гэж бас бөөн хүмүүс төр болох байна. Та санаачлаад ороод ирвэл би дэмжиж өгье. Яста зүг. Одоо бидний санаачлуулахгүй бар буцаачих байх. Тийм учраас энийг тааш гаргаад өгөөч. За улсын хурлын гишүүн Минд Баярын мандахаа.